Ийм үг гэдэг те. Цас мөсний орноос цан хүүргээ татуулсаар сайхан сэтгэл өвлийн үгэн ам маань өнөөдөр манай студид иржээ. За тийм. Студид маань сайн дурын өвлийн үгэн дашгүй ирсэн. Өглөөний минь сайхан амруулаа. Өглөөний сайхан амрлаа. За сайн явж ирвүү. Сайн явж ирлээ. За зочин маань манай өнөө өглөө хөтөлбөрт мөн одоо хүндтэй зочноор өргөдөжсэн. Гэхдээ тухайн үед эмнэлгүүдэд одоо сайн дурын алиалагч хийж урт хугацаанд эмнэлэг твтэж байгаа хүүхдүүдийн сэтгэл санааг засах, тэдгээр хүүхдүүдийн бас нэг туслах зорилготойор ажлын хандлах мэдээлэл өгчээсэн. Одоо болохоор өвлийн үгээ авд өрөөр ирж байна. Таны амьдралын нэг хэсэг болсон сайн дурын сайхан ажлууд ер нь анх яаж эхэлсэн юм бэ? Таны одоо тархинд бол байнга тийм нэг сайхан гэгээлэг зүйлүүд бодогдчихэдэг баха. Сайхан санагдаж байна. Ямар ч өвлийн үгэн босод түүх бас их дурсамжтай сайхан түүхэлдэг. Аха. Тэгээд би тухайд найз охинтой байсан. Тэгээд найз охиныгоо баярлуулчих санаатай нөө би ч юм тайртай гэд кинон дэр гардаг шиг нөө өвлийн үгэн болоо гэж нэрчижсэн. Тэгээд дор дүрэн бэлгтэй. Тэгээд маш гоё тийм дурсамж үлдээгээд үлдэж исэн. Тэгээд дөрнөөс хойш тэрний дараа жилээс нь ерөн зөвхөн нэг хүний төлөө биш олон хүмүүсийн төлөө олон хүүхдүүдийг баярлуулвал сайхан санагдаад тэгэл өвлийн үгэн жил болгон болоолаа яваад байгаа. Тэр хэдэн оноос вэ? 2007 оноос. 2007 оноос хойш. Тэгээд ингээ хүүхдүүдийг та дараа жилээс ингээд баярлуулад ирсэн танд ямар сэтгэл төрөв? Тэгээд хамгийн анх хүүхдтэй ажилласан юу бол нөө гимтлийн эмнэлэг дээр эмнэлгүүдээр ажилласан. Тэгээд яг нөө шинэ жилээр хүүхдүүд бол гэртээ сайхан баярлах хэрэгтэйсэн бол тэгээд нөө өвдсөн байгаа хүүхдүүд бол маш хэцүү баярлахад хэцүү байдаг. Тэгээд айгуу бас хэцүү л байсан л да. Тэгээд зарим нэгэн хүүхдүүд нь станаар өвдсөн ч гэсэн л инэвсэглээл бэлгээ аваад буцаал гараа явсны дараа баг үйлэл үлдчихэл байсан. Тэгэл хүүхдтэй ажиллана гэдэг өөрөө маш их сайхан байдаг учраас тэгэл ер нь хүүхд баярлуулна гэтэл сайхан юм байна гэж зөргөж болоодал яваад байгаа. Энэ жилийн үед та мөн адилхан яг сайн дурын ажиллаа хийх баха эсвэл хийгээд эхэлсэн байна уу? Энэ жилээр нь ямар шохон байна? Тэ энэ жил урд нь бол янз янзын ажлуудыг найз нөхдөд их олон хийдэг байсан. Тэгээд нэг хэсэг бас тэр сайн дурын ажлыг зогсоодсон байсан. Гэхдээ өвлийн үгнийхээ ажлыг бол зогсоогоогүй ганцаараа ч байсан явдаг байсан. Тэгээд урд нь бол бас зарим жилүүдэд бас олоолаа бас өвлийн үгэн болоод захын хороолт одоо нөө хүүхэд нь одоо баярлж чадахгүй байгаа, гацуур моцч засаагүй байгаа ч гэдэг юм уу хүүхдүүдийг баярлуулах ажлуудыг хийдэг байсан. Тэгээд энэ жилээс өшөө бүр зөвхөн өвлийн үгэн авах гэлтгөө өшөө олон сайхан ажлуудыг хийсэн төлөвлөгөөтэй л байгаа. Маш гоё юм. Зочны маань бас их онцлогтой. Сая бас хэллээ. Их олон сайн дурын ажлууд хийдэг гэд одоо юу гэдэг өөр төрлийн ажил хийхгүй зөвхөн сайн дурын ажлыг өөрийнхөө нөгөө амьдралын ажил одоо өөрийнхөө зорилго гэж үзэж ажилладаг байсан тийм ээ. Энэ талаараа та ерөөсөө огт ажил хийхгүй сайн дурын ажилд бүх амьдралаа зориулж байсан. Сайн дурын ажилд анх орсон түүх бас их санамсаргүй болсон. Хэсэг найзуудтайгаа бид нар ингээд залуучууд бид нар чинь чөлөө цаг өнгөрөх газар их ховор. Тэгээ өнгөрөхөөрөө тэгээ нэг өнгөрөөд нь хэдэх юм байдаг шүү дээ. Тэгээ тэр зүйл бол их тийм уйтартай санагдсан. Тэгээд нэг ямар нэгэн зөв зүйл хиймээр санагдаад тэгээ хамгийн анх нөө хогондоогийн шоунд бид нар найзуудтайгаа уриалаад тэгээд яарамгийн гэр хорооллын одоо жалганы одоо өмхийцэн угаацтай одоо янз янзын тийм муухай хогийг бид нэр цэвэрлж ирсэн л да. Тэгээд тэр цэвэрлээ дуусны дараа бид нар яагаад ч юм нэг тийм дайнд яваад баатар гавья байгуулсан юм шиг тийм бүгд их гоё тийм аз жаргалтай тэр зураг бас байдаг л маш гоё тийм зураг гэдэг. Тэгээд ер нь залуучууд найзуудаа уриалаад хэдүүлээ ер нь бос чөлөө цагаараа тийм ээ ингээд бусдад хэрэгтэй эх орондоо хэрэгтэй зөв юмнуудыг ингээ хийж явах юм бол бид нар өөрсдийнхөө амьдралд маш гоё дурсамжийг үлдээх юм байна гэд тэгэл сайн дурын ажлуудыг хийдэг болсон л да. Тэгээд ялангуяа бас нөгөө ер нь эндээс яг одоо энэ зургийг сайн харсан чинь надад ийм сэтгэл төрлөө. Бүх зүйлээ бас яг энэ хүүхд багчуудад илүү их зориулдаг юм болоо. Ялангуяа бүр машина хүртэл чимэглэсэн байна. Энэ маань нөгөө хүүхдэд маань хүртэл сайхан сэтгэл төрүүлнэ шүү дээ. Тийм. Тэгээд ер нь яг сайн дурын ажил бол зөвхөн хүүхд рүү чиглэх ёстой ажил бол биш. Зөвхөн хөгш настай ч юм уу ядуу бүрээ биш. Сайн дурын ажил гэвэл бусдын төлөө, эх орныхоо төлөө сайн дураараа одоо ажиллахыг л хэлдэг гэж би хувьдаа бол боддог. Тэгээ өвлийн үгэн болоод явж байхад бол одоо ингээд машина гой чимглээ, шаармаар байгаа хахад хүүхд гэлтгүй том хүмүүс ч гэсэн маш их гоё баясдаг. Бүгд хизээш тэрийг хараад ер нь нэг муухай харддаг хүмүүс бол их ховор л да. Бүгд ингээд цаана гоё нэмсгэлж баярлж
боллаа гэж зарим нь гард даллаа. Тэр мэдрэмжийг аавна гэдэг бас гоё. Тэгээд сая бас би танаа гадаа машинтайгаа ирсэн гэрэлтэй та нар тэр тухай ярьж байгааг би сонслоо л доо. Тэгээд таны машин байсан юм байна шүү дээ. Миний машин байсан. Тэгээд энэ жил бас арай жоохон өрмөцөөр ажиллах төлөвлөгөөтэй. Тэгээд тэр машинаа ингээд чимбэлээд битүү гэрэл болгоцсон юм. тийм битүү гэрэл болгоцсон. Олон жил бол яг хаа угаалгын газар хөөс цацаад тэгээд ингээд нэг гоё цасан дундаас ингээд нэг стана цас мөсний орноос ирж байгаа юм шиг ингэж явдаг байсан бол энэ жилээс арай жоохон юм илүү гоё хөгжих хэвээр, илүү шинэлэг юм хийх хэвээр, илүү дурсамжтай юм хийх хэвээр гэдэг утгаараа судалж агаад ерөөсөө маш шинэ жилийн бас нэг хүмүүсийн сэтгэл хоногшсон зүйл бол нэг гэрэлч хийдэж шүү дээ. Тэгэхээр машиныг ерөөсөө тийм гоё болгоё гэдэг. Тэгээ ер нь бол баг Монголд анх удаа машиныг эхлүүлсэн баг. Тэгээд явандаа нөгөө хүүхдийн баяр болгоноор машиныг гэрэл асдаг штэ одоо 6 сарын. Тэгээд хэдэн жилийн дараа гэхэд баг ингээд бүх машин биш юм аа гэхэд их машинууд ингээд машинуудаа гоё чимдэг яг ёлка засаж байгаа юм шиг ингээд чимдэг болчих юм бол бид нар үнэхээр маш гайхамшигтай шинэ жилүүдийг огтож ямар гоё тийм энерги ирч хүчиг болж авах болоо гэж бодож байгаа тийм. Тийм шүү. Одоо тэгээд энэ төгжрэлтэй тэгээд утаатай энэ цаг үечтэй бас нэг сайхан өнгө нэмэх нэ. Танд яг үнтэй адилхан ингээд нэг тийм та ч одоо 13 жилийн сайн дурын ажиллаа хийлээ шүү дээ. Цаашдаа ч та хийх бах. Хамгийн одоо мартагдахгүй сайхан дурсамж үлдээсэн та ингээд нэг нүдэнтэй ингээ харагддаг гэдэг юм уу бодогддог тийм зүйлээсээ хуваалцаач. Яг энэ зурган дээр байна. Энэ бол би нөгөө нэрэ асрамжийн газар сайн дураараа ажилладаг байсан л да. Тэгээд бас асрамжийн газар бол баргийн хүнийг бас ажилуулахгүй одоо ханаа төрөхгүй байх хэвээр, эрүүл чирэг байх хэвээр, тэгэл цагтаа очих хэвээр байх хэвээр гээл тэгээд тэр чинь бас цалин үйлс авахгүй. Тэгээд ер нь гэхдээ тийм оронтойч байдгүйсэн. Тэгээд би өөрөө нэлээд гуйж өсөж тэгээд би хүүхдүүдтэй ажиллаж үсмээр байна гэх тэгээд ажиллаж исэн. Тэгээд анх ажиллаж байхад бол нөө нэрэ асрамжийн газарт байгаа хүүхдүүд маань ихийнх нь бас ингээд нөө одоо хуучин нөгөө одооч бараг байдаг бах. Одоо нөө энд хогийн цэг дээрээс олцсон, орцсноос олцсон ч гэдэг юм уу. Тийм хүүхдүүд маш их байдаг. Эсвэл нөө гэр бүлийн хүчирхийлэл их автцсан. Тэгээд наваа анх орж ирж байхад ингээд эрэгтэй хүнээс маш их айдаг байсан. Бүр ингээд наваа ингээд дуутахад юусоо ирэхгүй. Тэгээд би ингээд яагаад ингэж байгаа эрэгтэй хүнээс жоох юм болцсон байт юм аа гэдэг. Тэгээд нэлээд хугацааны дараагаас ингээд надтай ингээд харьцаж эхлэе, тоглож эхлэе. Тэгээ би чинь нөө эдрий чинь баалган шийлгэн амд нь хоолыг халдагдаж өгөн, хуурайлах мөрөйлөх одоо яг нэг ээж хүн, асрагч хүн, аав хүн юу гэстэй тэрийг одоо тоглохтой тэр бүгдийг л хийдэг тийм ажил хийдэг гэсэн. Тэгээ сүүлдээ нөө хүүхдүүд маань ингээд наваа ингээд орой харих болохоор ингээд дагаж ингээд юу гэдэг гэсэн. Тэгээд бүгдээрээ наваа ааваа гэдэг айгуу тийж дагаж явах гэдэг байсан. Тэгээд тэрийг бол би хизээш мартдаггүй. Тэгээд одоо хүүхдүүд маань айгуу том болцсон, сургуульд орчихсон. Одоо мундаг хүүхдүүд бол явж байгаа хаа. Та нэг ойрын үеэс уулзмаар юм байна да. Харин тий одоо би нэрийн нэтэр сайн санахгүй олон хүүхдүүд байсан. Одоо энэ зургийг бариад нөгөө нэрээ асах дээр дараагийнх нь цэцэрлэг сургууль дээр шилждэг. Тэгээд илүү ухаан орчихсон байгаа. Би чамтай ингээ уулзж ирсэн. Чифтэрийн зураг ингээд очивол бас их гоё зүйл болох. Надад харин бас их сайхан зүйл санууллаа. Би энийг ямар ч хийх хэрэгтэй юм байна. Харин тий та уулзвал тэр хүүхдүүдэд ч гэсэн та дахиад урам өгнө шүү дээ. Ямар сайхан санагдаж байна. Йоо. Сэтгэл их тооглох. Сайхан санагдаж байна. Та бидэнд нэг ийм зүйлийг үзүүлээч гэж бодож байна. Тэрний юу гэхээр та лахлаа гэж хэлээд ер нь ингээд хүүхдүүд баярлуулах та очиод юу гэж хэлдэг юм болоо. Тэгээ би ч нөө одоо мэрэгжлийн ч юм уу урлагийн хүн бол биш. Тэгээ нэг тийм хил усны тийм хөгжил бол тийм орон цэцэн үг бол муутай. Зүгээр сэтгэлээрээ л бий байжсэн. Тэгээд эхэндээ бол ингээл хүүхдэд ингээл бэлэг өгдөөсөн буй инженерээ өвлөө өгөө авчихна сайн байцгаана хүүхдүүдээ өвлийн өвгөө аав цас мөснийхөө орноос засаа огтоо дагуулаа тэгээ засаа охин байхгүй бол тэгээ өвлийн өвгөө аав засаа огтоо үлдээгээ ч амаахгүй өрөөд ирсэн гэл тэгэл тухайн үеийнхаа яг эмоцоор айгүй ханддаг. Ягаад гэвэл яг тухайн үед хүүхдээ хараад ямар нөхцөлд байгаагаа хараад яаж харьцах вэ гэдэг. Тэгээд би өөрөө ч нөө эмнэлгийн хэлэлцчийн юунаас бас айгүй их юм сурж ирсэн. Хүүхдтэй яаж харьцах вэ? Одоо ингээд бидний төвшин нэг төвшөнд байх хэвээр хүүхдтэй яг нөгөө найз шиг харьцах хэвээр гэл бас их юмнуудыг бас сурж ирсэн учраас одоо бас энэ нь өөрөө намайг баг зэрэгч гэсэн ингээд бас хөгжүүлдэг л дээ. Бас ингээд нөгөө хүмүүсийн нэг хандлага байдаг.
үнэхээр хэцүү байгаа хүүхдүүдэд очиж бид нар туслахдаа сэтгэл хөдлөл их дарах ёстой юм шиг надад бас санагдаад байдаг. Очингуудаа ингээл уйлаад ээж болохгүй тэр чинь өвдөд уйлаад ээж болохгүй тий. Хэдийд хараад өрөвдөх сэтгэл төрж байгаа ч гэсэн тийм илэрхийллээс харуулахгүй байх нь зүйтэй юм болов гэж боддог. Та үүн дээр бусад хүмүүст мөн уриалах гэх тийм өөрийнхөө туршлагаасаа хаваалцаач. Тэрийг бол анх бол яг энэ алдааг бол гаргаж ирсэн. Тэгээд нөгөө янгот хүүхд бас ингээ хямардаг. Гэр бүлийнх нь аав ээж нь бас ингээд их сонирн болдог. Тэгээ эн чинь бүр нөгөө өвлөө үг аав нь ингээд диж болдгоо. Тэгээ бид нар дараа ерөөсөө ингэж болохгүй юм байна. Хүн бас сэтгэлийн хаттай байх хэрэгтэй. Тэрний гараа явсны дараа бол хүн ямар нэгэн сэтгэлийн хөдөлгөөн болов гаргаж болно. Тэгээд бас ингээд захын хорооллоос ч гэдэг юм уу ингээд явж хахад ингээд хашааны цаанаас хүүхдүүд ингээд нүцгэн ингээд хувцаач өмсгүй ингээд гараад хүрээд ирдэг байхгүй юу. Тэгээд тэр чинь харахаар чинь бүр өөр ирэхгүй сонирн болно. Тэгээд яахаа мэдгүй сүүлдээ ч нөгөө яг нүцгэн гүйж ирдгийг мэдээл нөмрүүлдэг хувц унараа хүртэл бэлдсэн байх жишээтэй. Тэгээд ер нь ингээд хүүхд баярлуулах бол би бол ерөнхийдөө ингэж боддог болсон л доо. Шинэ жил гэдэг бол зөвхөн хүүхдийн баяр биш, гэр бүлийн баяр, хүн болгоны баяр. Хүн болгон хүүхд байсан тийм ээ. Тэгээ хүүхд бол илүү нэг шинэ жилийг бол хамгийн их гоёор хүлээж авдаг. Тэгэхээр яагаад одоо ингээд машиныг ингээд чимэглээд байна? Яагаад аль болох өвлөө өвгнийхөө хувцтай гудамжаар явахыг хүсэж байгаа нэр хүн болгонд тэр өнгөрсөн гоё дурсамжийн гоё сэргийх юмсан. Хүн болгонд энэ стрессээс нь хол байх юмсан тийм ээ. Тэгээд хүн болгон бие биендээ гэсэн сайхан сэтгэлийг бэлгэлдэг тийм эерэг одоо юу гэл түгээч их санаатай л ажиллаад байгаа л да. Тэгээд энэ жил бас нэг арай өөрөөр ажиллах төлөвлөгөө нь юу гэхээр зөвхөн хүүхд гэж ажиллахгүй. 30 31 нь 29-нд бол өвлөө өвгөө аав нь үнгүү таксигаар үйлчлэнэ. Тэгээд суулгаад тэгээд мэдээж бэлгээ өгөөд хүссэн газар нь үнгүү өргөж өгөөд тэгээд сайхан танилцаад. Нөгөө гэрэлтэй машинаа. Тий, гэрэлтэй машинаа. Гэхдээ тэрэнд бол заавал хүүхд гэхгүйгээр том хүмүүсийг авч явна. Тэгээ 30 31-нд бол зөвхөн захын хороол гэхгүйгээр хотын төвөөр явна. Тэгээд маш гоё хүлээж авч байгаа хүмүүстэй бид нар ингээд бяцхан бэлэг бэлдэж байгаа. Тэгээд өөрхөн мандриныг ингээд гоё бэлэг болгоод өгье гэсэн бодолтой байгаа тийм. Тэгвэл бэлгийг ингээд маш том бэлгийг бол хүн тэр олон хүмүүст бол өгч чадахгүй. Тэгээд жижигэн ч гэсэн сэтгэлээс өгсөн бэлэг бол маш гоё. Тэгээд мандрин өөрөө шинэ жилийн бас нэг бэлэг тэмдэг бол бас жимсэдэг шүү дээ. Ялангуяа манай улс оронд бол нөгөө шинэ жилгээ тэгэнгүүт хүн болгоны дурсамж нь мандринтэй холбоотой байна. Мандрин алим. Таны хувьд маш олон хүүхдүүдийг баярлуулсан байна. Тэгээ одоо ингээд бас хүүхэд гэлтгүү бас нүрсэн бүхий л хүмүүсийг ерөнхийдөө баярлуулахар зорж байна. Ер нь та өөрөө өвлийн үг аваас бэлэг авч юу? Авж байгаагүй. Яг өмнө хэлэхэд. Ягаад гэвэл мэдгүй нэг тийм тохиолдчихл байгаагүй л дээ. Тэгээ яг энэ жил урд нь өвлийн авгаа болж исэн бол энэ жил бас ингээд нэг хоёр найзуудтайгаа нийлээд өвлийн үгэн ба түүний найз нөхдөгээд гринч ч гэдэг юм уу те ингээд янз янзын гоё дүр тойлоо. Тэгэхээр энэ жилээс би ер нь гринч рүү шилжиж байгаа. Оо тийм үү. Найзыгаа өвлийн үгэн болгоод би гринч болно гэж хэлсэн байгаа. Гэтэ жоохон хүмүүс зарим киног нь үзээгүй, хүүхдтэй киног нь үзээгүй хүмүүс жоохон айх баг. Гэхдээ гайгүй хаа. Ер нь бол гайгүй гринчиг бол ер нь мэдэн шүү дээ тий. За их баярлалаа. Тантай дахин ярилцах таатай байлаа. Та бол одоо нөгөө тэнгэрээс ахиусан тэнгэр бууж ирдэг бол тэр хүн нь ах бусдын төлөө бүр ингээд ажил амьдрал бүх зүйлээ зориулж ингэж явдаг хүмүүс ер нь их цөөхөн. Гэхдээ тэдгээр хүмүүсийг одоо юу гэдэг яагаад ч юм нэг тийм нэг сайхан санагдаад байдаг. Ийм тань шиг хүмүүсийн тухай бид нар ингээд сонсох, унших, ярилцах, бусдад таны тухай мэдээлэл хуваалцахад бид их сайхан байдаг. Тэгээ залуу хүн та цааш төгшөө олон сайхан зүйлүүд хийх баха. Танд маш олон хүмүүсийн өмнөөс баярлалаа гэж хэлмээрээ. Шинэ оноо сайхан ухтаарай. Эх ондоо ол замыг ихтэй амжилт бүтээлээр дүүрэн байгаарай. Баярлалаа танд. Баярлалаа. Та бүхэн ч гэсэн баярлалаа. Баярлалаа. За үзэгчдээ би та бүхнийг сайн дурын өвлийн үгэнд дашгүйтэй уулзууллаа. Түүний хувьд сүүлийн 13 жил сайн дурын ажил хийж байна. За тэрэн дундаа дандаа одоо хүмүүсийг гинтийн байдлаар баярлуулах, хэцүү цаг мөчтөнд хань олох, туслах, за бусдыг ийм сайхан зүйлд одоо байнгын уриалж яадаг ийм сайхан сэтгэлтэй хүмүүнийг бид өнөөгийн хөтөлбөрөөр уулзууллаа.